Монгол улсын төлөө зүтгэе. 2. Иргэний оролцоотой шийдэл. Монгол хүний төлөө хийж байгаа ажил, санал санаачлага бүрийг дэмжинэ. Хүний эрхийг хүндэн, иргэний эрхийг иргэнд нь бодиттой шилжүүлнэ. Улс орондоо иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах ард түмнийхээ сонголтыг улам баталгаажуулна. Энэ их үйлсийг манлайлж ажиллана. 2-1. Иргэдийн оролцоог хөөлчлөн баталгаажуулна. Иргэдээсээ асууж шийддэг шууд ардчлалын тогтолцоог тууштай нэвтрүүлнэ. Иргэний санаачлагыг дэмжиж урамшуулнаа. 2-2. Орон нутаг, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид эдийн засаг, санхүү, боловсон хүчний эрх мэдлийг шилжүүлнэ. Татвар хураамжийн хувь тогтоох, чөлөөлөх, орлогоо захиран зарцуулах эрхийг орон нутагт өгнө. Мөн боловсон хүчнийхээ сонголт шалгаруулалтыг бие дааж хийх, томилох, чөлөөлөх эрхийг орон нутагт олгоно. 2-3. Газар, өмч хөрөнгөө эзэмших, өмчлөх, ажил аж ахуй эрхэлж амьдралаа өөд татах нь иргэний эрхийг хуулиар баталгаажуулна. Захиргааны болон албан тушаалтны дур зоргоор хүний эрх, өмч хөрөнгө, бизнес, хууль ёсны үйл ажиллагаанд цаад болдог, халддаг явдлыг таслан зогсооно. Хүний хохирсон эрхийг сэргээдэг, хохироосон төрийн байгууллага албан тушаалтан хариуцлага хүлээдэг болгоно. 2-4. Ашигт малтмалын салбар дахь хууль бус, оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн, замбраагүй үйл ажиллагааг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаач, мэрэгжилтнүүдийн оролцоотойгоор үргэлжлүүлэн цэгцлэнэ. Эрдэс баялагын салбарын бодлогыг аль болох иж бүрэн бүтэн болгоно. Энэ салбарт баримтлах төрийн бодлогыг гаргаж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож, иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлнэ. 2-5. Тухайн нутаг дэвсгэрт байгаа баялагийг хайх, олборлох, ашиглах асуудлыг шийдвэрлэх анхдагч эрх нь тэнд амьдарч байгаа иргэд орон нутгийн удирдлагад байхаар хуульчилж хэрэгжүүлнэ. Эзэн нь эрхээ баялгаа мэдэх зарчмыг төрийн бүх шатанд мөрдлөг болгоно. 2-6. Төрөөс иргэд мэрэгжлийн, аж ахуйн, олон нийтийн байгууллагад шилжүүлэх ажил үйлчилгээг хуулиар тогтоож, төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг тууштай сааруулах, зардал бууруулах чиглэлд санаачлага гаргаж ажиллана. Хууль стандартыг чанд мөрдөж, чанаржуулж, урагшлахыг зөв гэж үзнэ. 2-7. Улс төрийн намыг тойрсон эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, намын гишүүнчлэл, өмчлөл, санхүүжилт, зохион байгуулалтын асуудлыг орчин үеийн жишгт нийцүүлэн шийдвэрлэнэ. 2-8. Нийслэл төвлөрлийг сааруулах, дагуул хотууд байгуулахыг дэмжинэ. Дархан, Эрдэнэт болон аймгийн төвүүд, мөн хүн амын төвлөрлөгтэй газруудад хотын статус олгох асуудлыг судалж шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ. 2-9. Хөрөнгө оруулалтын бодлогыг тухайн нэгжид оршин сууж байгаа хүн амын тоотоо уялдуулж шийдвэрлэхийг дэмжинэ. Энэ нь хүн нэгүрт ноогдох хөрөнгө оруулалтын хэмжээ ижил байна гэсэн үг. Орон нутагт шинэ баг, шинэ сум, хот суурьнд шинэ хороо, шинэ дүүрэг төслүүдийг ажил болгоход санаачлага гаргаж оролцоно. 2-10. Хот суурин газруудын агаарын болон хөрсний бохирдол, нийтийн үйлчилгээнд тулгамдж байгаа асуудлыг тухайн шатны засаг дарга, удирдлагын санаачлагад үндэслэж ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлнэ. Утааны аюулыг зунж битий март гэсэн зарчим баримталж ажиллана. 2-11. Төрийн байгууллага, албан тушаалтны төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод нээлттэй хяналттай болгоно. 2013 оны 9-р сарын 1-ээс төрийн бүх байгууллага, төрийн өмчт болон төрийн өмч дамгаалсан аж ахуй нэгжүүдийг шилэн данстай болгох ажлыг эхлүүлнэ. Энэ талаар зарлиг гаргаж, улмаар хууль санаачилж мөрдүүлнэ. 2-12. Төрх болон хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургууль, спорт, соёлын байгууламжийг барих хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлж байх шаардлагыг
улсын их хурал, засгийн газар орон нутагт тавьж хэрэгжилтийг нь ард иргэдтэйгээ хамтарч хянана. 2-13 Ахмад настан хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрх насны эхчүүд, залуу гэрвэл, оюутнуудын болон цэргийнхэн, цэрэгдсэн байгууллагынхны өмнө тулгамдж байгаа асуудлыг тэдний төлөөлөлтөд хамтарч шийдвэрлэхэд анхаарна. Амьдрал дээр олон тоотооч шийдвэр гаргах танхимд цөөнх болсон нийгмийн бүлгийн асуудлыг ерөнхийлөгчийн хувьд биечлэн төлөөлж ажиллах болно. 2-14 Багш эмч, сувилагч, асрагчийг хөгжүүлэх, мэрэгжил дээшлүүлэхэд онцгой анхаарна. Гадаад улс оронд ижил төстэй байгуулах сургууль, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, богино хугацаагаар суралцах, дадлагжих олон улсын солилцоо хөтөлбөрийг дэмжинэ. Тухайн асуудал хариуцсан засгийн газрын гишүүн байгуулахдаа тулж ажиллана. 2-15 Дунд сургуулиудад хэрэгжих авьяас, ухаалаг сургууль хөтөлбөрүүдийг дэмжинэ. Хөдөө хот, баг сум ялгаагүй хотын төв, гэр хороололд адилхан хурд багтаамжтай интернет, харилцаа холбооны үйлчилгээг нэвтрүүлэх санал санаачлагыг дэмжиж ажил болгоно. Энэ салбарт иргэдийн мэдээлэл, үйлчилгээ авах эрхийн ялгааг бүрэн арилгана. 2-16 Оюутан залуус иргэдээ олон улсын нэр хүндтэй сургуульд элсэн суралцах, улс орондоо хэрэгцээтэй мэрэгжил эзэмших боломж нөхцөл бүрдүүлэхэд тусална. Хэлний бэлтгэл сургалтад анхаарна. Нэн чухал болон инженерийн боловсралтай иргэдээ бүртгэж дэмжинэ. 2-17 Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарна. Өвчтний түүх бүртгэлийг цахимжуулж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг чөлөөтэй болгоно. Өндөр өртөг бүхий оншилгоо эмчилгээ, хөнгөвчлөх болон өрхийн эмнэлгийн шаардлагатай үйлчилгээг даатгалд хамруулах бодлогыг дэмжинэ. 2-18 Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах үйлчилгээ, бичил цэцэрлэг, түүний стандарт шаардлагыг хуульчилж дэмжинэ. Тэгээс 2 нас хүртэл насны хүүхдийг гэрээр харах, 2-5 хүртэл насны хүүхдийг цэцэрлэгт хамрагдах бодлого санаачлагыг дэмжинэ. 5-аас дээш тооны хүүхэд харж байгаа хүний ажлыг баталгаажуулж гэрчилгээ олгоно. Энэ ажлыг улсын их хурлын эмэгтэй гишүүдийн санаачлагад түшиглэж хэрэгжүүлнэ. 2-19 Бага сургуулийг аав ээж хүүхдийн амьдардаг орчинд ойртуулж барих, оюутны дотуур байр, эмнэлгийн үйлчилгээг шийдвэрлэх, залуу гэрвэл, ахмад настан ажилчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх санаачлагыг дэмжинэ. 2-20 Залуу гэрвлийг орон сууцны зээлд хамрагдах боломжийг нэн тэргуунд цаашид ажилдаа орлоготой иргэн бүр орон сууцны зээлд хамрагдаж болох нөхцөлийг бүрдүүлнэ. Анхны жилээ ажиллаж байгаа, хуримтлал бий болгож амжаагүй залуус болон ахмад наснуудыг нийтийн орон сууцаар хангах санаачлагыг дэмжинэ. 2-21 Иргэд залуусын сайн санааны болон бусдад туслах санаачлагыг дэмжиж ажиллана. Энэ зорилгоор ардын элч хөтөлбөр санаачилж, оюутан залуус ажил хэрэгч иргэдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ. 2-22 Төр, бизнес, олон нийтийн байгууллагын бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог урьдын адил дэмжинэ. Архигүй, тамхигүй, хоггүй, эрүүл ажиллаж амьдрах хөдөлгөөнийг дэмжиж, ард иргэдийн зөв, амгалан тайван, аз жаргалтай амьдрах хэв шинжийг бүрдүүлэхэд анхаарна. 2-23 Үндэснийхээ ёс заншил, соёл уламжлал, бахархал түүхийг сэргээж, иргэд хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлнэ. Эх орон улс үндэсээ хайрлах, бахархах, хөгжүүлэх эрмэлзлийг дэмжинэ. Иргэний боловсрал, эрх чөлөө, ардчлалын хөгжил дэвшилд хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ.